хөтөлбөр та бүхэн төлөвлөж бэлэн болсон байна. За ингээд өнөөдрийн бүхэнтэй хөтөлбөрийг дистрой цэцэрлэг бэлтгэсэн байна. Хариуцлага бэлтгэсэн байна. Ингээд Эрдэнэ улсын хүүхдүүдийн цэцэрлэгүүдийн бөмбөгтэй хөтөлбөрийг хүлээн авна уу? Эрдэнэ улсын 1-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 2-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 3-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 4-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 5-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 6-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 8-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 9-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 10-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 11-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 12-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 13-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 14-р цэцэрлэг, Эрдэнэ улсын 15-р цэцэрлэг, Эрдэнэ улсын ирээдүйн цэцэрлэгийн авьяасныг мэдсэн хүүхдүүдэн энэхүү талбайд ирж байна. Өөрийнхөө архагаа өрөөсөмжид хөтөлбөр арга хэмжээний спортын хөтөлбөр Эрдэнэ улсын хүүхдийн цэцэрлэгүүдийн бөмбөгтэй хөтөлбөр хүрэхэд бэлэн болсон байна. Саму маргаануудын Эрдэнэ улсын хүүхдүүдийн цэцэрлэгүүдийн авьяаслаг хүүхдүүдийн маань энэхүү бөмбөгтэй хөтөлбөр. За олон хүүхдийг хамруулж замун архангийнхаа төв талбайдаа анх удаа зохион байгуулах гэж байгаа гэдгээрээ бас
За баярлалаа энэ хөлтөс усмын хөвгтийн цэцэрлэгүүдийн бөмбөгтэй үзүүлбэрийг хэн давхан таалагдсан гэдэгт итгэлтэй байна. За энэ үзүүлбэрт манай Эрдэнэс усмын нийт цэцэрлэгийн 200 орчим авьяаслаг хөвгтүүд оролцсон юм.